Ардчлан дэлхий хөрвөн байхад ононгийн дэлгүүн болдогт онцгой нэгэн хүн бэмдэлжээ. Аюул татарыг ажирэхэд амин мөрмийн хэмж. Хайршгүй зоригт Тэмүүжин вэгдийхэд хатан оолн ном хүйж. Эмийн бол юж ахсан гэсэн. Оо Тэмүүжин гэж ирээ. Нартын хорвоод 8 намаа 8 хавар ээлжилжээ. Нүүдэлчдийн заншлаар Тэмүүжин хүүг Хангирад аймгийн дайс эзний үзэсгэлэн тохиом бүртдээ сүү тавиулж хадмын гэрт үлдээв. Бачир насны жаргал зовлонгийн шуурд гэдэж хайр цэцэг Исүхэ Баатар нь Харис татарт хорлогдсон мэдээ өөгийн зүрхийг зүсэх шиг болов. Хан эцэг Исүхэ Баатар хан гардмыг хальж одохдоо гадар хүү манад хамаг Монголоо хатуу хорвоо орхон бэлэвсэрч хосорсон өөлийн хий итгэртэл харьяа тууднаас аюун болжээ. Аюун хайсан өөлийн айдал өөлийн огшоол уншсан автын хорвоо чуун өсөж онон мөн өсөж Алисмэс өчүүрүүнээ хайрлан тажиж өдөршөний хавцаа хатан тусан үжиг хаалаас харин халтуу мөсний өсөж хавийн малтан болж хаад хүнээ хайрлан тажиж хантал цаттал идүүлж Тэмүүжин хүү цагийн аясаар үсч эрийн цэнд хүрв. Анхны хайр амар бүртийг аваад хатнаар болсон. Өөрийн хайр үзсэн бүртийг үнэнч хайраа хатан болсон. Шавуудсан мэрэгдүүд өөгүй бодолтой орилж ширхэн хатан бүртийг ширүүлэн булааж олов. Эцгийн ижил хан тойроос та ихнэр бүртийг авчрахад туслаач. Уйнд анд жамуух минь булаалгасан хатны минь хамтдаа авчирээ. Хан эцгээс чинь өөрцгөөг хайр татныг чинь буцааж хар болгонд ахны чинь хариуд хамаг мэрэгдийг бод зохиж хагтсан улсыг чинь нэгтгэж өгнө. Чадран жамуух би жаргалтай үед нөхөрсөн хамт чамайг долонтой үед орхиж үлж чадна. Өнөөх мэрэгдүүдийг орхин дээр нь бууж, хотог үүдийг нь хугтайлж, хотол улсыг нь
хоослон уулгая. онд Хяад Боржооны ноёдууд санаа нийлэн Тэмүүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж Чингис хаан хэмээх цолыг олгожээ. Тэнгэрт хоёр нар байдаг. Битэн алил тав нутагт хоёр хаан байх учраас Тэнгис лоо Чингис хаан хамын хонцонд гүр хаан. Андын тангар 3-тай өргөсөн нөхөд аимшигтай нэгалыг 3 удаа бийдээсэн. Нэгэн 1206 он мөрний эхэнд Монгол ноёдын их хуралтай хуралдаж их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлав. Их цэргийн сүр хүч, хурдан хүлгийн туурай, газар дэлхийг донцлогсон дайны шуургыг дэгдэв. 1217 он Алтан улс, 1218 он Хятад улс, 1218 он Солонгос улс, 1225 он Хорезмын Бат улс, 1227 он Тангууд улсыг тус эзлэн авчээ. Тэнгэр газрыг иргшээсэн их Чингис хаан Тэнгэрийн оронд заларчээ. Амар заяа хомс тоглон нулимс хорвоо аврах тавилан мөхс 7 милэртэй ата хослын манцойд 9 үхийг хөөсч айн дайны ямдоо 9 туга тархисан юм. Амар бэлгүүн төгс тэнгэрээс ижигүүлт бод мэд сансан огийн үдэс буурсаж хөнөө гайвал хөмсөн ахуй цагийн үеэнд хөө хойн өрсөн их Монгол эвсэн юм аа. Чингис хааны орны түүний 4 хүү зүч цагаад өгөөд тулын нар өргөжлүүлж эзэнт гүрнийг зогсноо. Герман улсын хамтарсан 48 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчдын хамтран бүтээсэн Чингис хаан жүжигийн баг хамт олныг урьж байна. Төслийн чиглүүлэгч багшаа өөдөө гэрэлчээр бүхэн болон англи хэлний багш Монгол хэлээр ажилласан. Монгол хэлний сүлдөөдөө Монгол хэлний заяа дэшээ байна. Баярлалаа.